Сайн байцгаана уу? Өнөөдрийн бичлэгээ өргөхөд бэлэн боллоо. 2026 оны 7 дугаар сарын 4-ний өөрийн 4 цаг орчим бүгд найрамдах Солонгос улсын Кёнсон хотын гудамжууд намгүм гэрэл муутай байлаа. Гудамжны дээд хэсэгт байрлах нэгэн хяналтын камер тэр шөнө юр бусын дүр зургийг бичиж авсан юм. Тус камер нь ойролцоох дэлгүүрийн хамгаалалтын системийн нэг хэсэг байв. Дүрсний чанар харьцангуй сайн байсан учраас гудамжаар явж буй хүний ерөнхий төрх хөдөлгөөнийг тодорхой ялган харах боломжтой болжээ. Цагдаагийн байгууллагаас хожим нийтэд дэлгэсэн уг бичлэгт нэгэн эрэгтэй хүн гарч ирнэ. Тэр эрэгтэй ямар ч хувцсгүй нүцгэн байлаа. Түүний арьсны ихэнх хэсгийг хар өнгийн томоохон дүрснүүд буюу шивээс бүрхсэн байв. Гэвч хар шивээснүүдийн завсар улаан өнгийн шингэн наалцсан харагдана. Гудамжны гэрэлтүүлэг муу байсан учраас бичлэг дээр уг шингэн бараан хүрэн өнгөтэй харагдаж байжээ. Харин дараа нь нийтэд дэлгэсэн хэргийн газрын гэрэл зургуудаас түүний биед наалцсан зүйлс нь цус байсныг тогтоосон байна. Нүцгэн эрэхтэй гудамжаар яаралгүй алхаж байлаа. Түүний хөдөлгөөнөөс хаашаа явж байгаагаа өөрөө ч мэдэхгүй ямар нэгэн зориггүй тэнүүчилж байгаа мэт харагдана. Тэр хүл нүцгэн байсан бөгөөд зам дээр гიშгэх бүрдэн цустай хөлийн мөр үлдэж байв. Удалгүй нүцгэн эрэхтэй чиглэлээ өөрчилж 24 цаг ажилдаг нэгэн дэлгүүрийн зүг алхажээ. Тэр дэлгүүрийн шилэн хаалгыг түлхэн тотгош орсон байна. Тухайн үед дэлгүүрийн ажилтан кассын ард зогсон барааны тавиуруу дазагсаж байжээ. Ажилтан нүднийхээ булангаар хаалганы орчимд ямар нэгэн хөдөлгөөн анзааран эргэж харсан байна. Гэвч хаалгаар орж ирсэн хүнийг хараад тэр зочирдсондоо хэсэг хугацаанд хөдөлж чадахгүй хөшиж орхижээ. Хожим дэлгүүрийн ажилтан хэвлэлд ярьслага өгөхдөө тухайн мөчийг ийхүү тайлбарласан байна. Тэр хаалгаар орж ирэхдээ бүх бие нь цус болсон байсан. Эхэндээ би түүнийг гэмтчихсэн юм болов уу гэж бодсон. Тэгээд туслахаар очих гэж байлаа. Гэвч сайн ажиглахад түүний биед ил харагдах шарах байгаагүй. Цус нь зүгээр л биедээр наалцсан байсан. Тэр үед л би түүнийг огт хувцсгүй байгааг анзаарсан. Тэгээд би тэр даруй кассын арын агуулах руу орж нуугдсан гэв. Ажилтан тухайн үед маш их айжээ. Тэр агуулхад орж хаалгаа хаасныхаа дараа гар утсаа гарган цагдаагийн 112 дугаар залгасан байна. Дуудлагын бүртгэлээс харахад ажилтан өөрийн 4 цаг 3 минутын орчимд цагдаа дуудлага өгчээ. Харин нүцгэн эрэхтэй дэлгүүрийн ажилтныг агуулхад нуугдж байгааг анзаарсан ч огт тоосонгүй. Тэр шууд дэлгүүрийн ундааны хэсэг рүү алхажээ. Тэндээс банааны амттай нэг сүү авсан байна. Дараа нь хөргөшний хажууд байрлах хайрцагаас нэг ширхэг сорвол авчээ. Тэр авсан барааныхаа төлбөрийг огт төлөлгүй дэлгүүрээс гарсан байв. Хяналтын камерын бичлэгээс харахад нүцгэн эрэхтэй дэлгүүрийн дотор ойролцоогоор 1 минут 30 секунд байсан байжээ. Түүний дэлгүүрт байх бүх хугацаанд ажилтан агуулах дотор нуугдсан хэвээр байв. Ажилтан айсандаа нүцгэн эрэхтэйг гарч явсны дараа ч шууд гарч ирч чадаагүй байна. Нүцгэн эрэхтэй дахин гудамжинд гарч ирэх үед цагдаагийн шөнийн эргүүлийн машин ойртож иржээ. Эрэхтэй цагдаагийн машиныг хараад хэсэг хугацаанд зогссон байна. Эргүүлийн машин түүний хажуугаар өнгөрөх гэж байх үед нүцгэн эрэхтэй гинт эргэж гудамж даган хурдтай гүйжээ. Хяналтын камер энэ үйлдэлийг бүхэлд нь бичиж авсан байна. Эргүүлийн машин эргэн жижиг гудамж руу ороход нүцгэн эрэхтэй ойр орчмын барилгууд болон нарийн гудамжуудын дунд бүр мөсөн алга болсон байлаа. Одоо энэ хэргийн хохирогчийн талаар ярив. Түүнийг Ий Сонхо гэдэг бөгөөд 24 настай залуу байв. Хожим түүний гэр бүлийнхэн болон найз нөхөд хэвлэлд ярьслага өгөхдөө Ий Сонхог маш хариуцлагатай хүн байсан гэж тодорхойлсон байна. Тэр өмнө бүгд найрамдах Солонгос улсын Тэнгисийн явган цэрэгт алба хааж байжээ. Чухам аль ангид алба хааж байсан тухай мэдээллийг нийтэд зарлаагүй. Гэхдээ найзуудынх нь ярьснаар Ий Сонхо Тэнгисийн явган цэргийн тусгай шилдэг ангиудын нэгэнд харьяалагддаг байв. Тэр өндөр ачаалттай цэргийн бэлтгэл сургуультанд хамрагдаж сайн гүйцэтгэлийнхаа төлөө шагнал магтаал хүртэж байжээ. Ий Сонхо 2023 он цэргийн албанаас халагдсан байна. Цэргээс халагдсаныхаа дараа тэр нийгмийн амьдралд хөл тавьж ажил хайж эхэлжээ. Хэрэг гарахаас хэдхэн хоногийн өмнө Ий Сонхо ажилд орохоор 2 компанид хүсэлт гаргаж ярилцлаганд орохоор бэлтгэсэн. Найзууд нь Ий Сонхог бурхан буддаа шиг уужуу төвчээртэй хүн хэмээн байнга тодорхойлдог байсан аж. Нэг найз нь түүний талаар ийхүү ярьжээ.
Тэр хизээж хүнд үс санаж явдггүй байсан. Нэг удаа би түүнээс яагаад бүх зүйлийг ганцаараа дотроо төвчдгийг нь асуусан. Тэр надад хэрэглэж маргалдлаа гэд асуудал шийдэгдэхгүй. Жаахан төвчгөл өнгөрнө гэж хэлсэн. Ингээд 2026 оны 7 дугаар сарын 3-ны орой болжээ. Сонхоо анх Тээгүү хот руу явж хэдэн найзтайгаа уулзахаар төлөвлөсөн байв. Найзуудынх нь мэдүүлснээр Сонхоо тухайн өдрийн үдээс хойш тэдэнтэй уцаар ярьжээ. Тэр тухайн өдрийн орой Тээгүү хотод найзуудтайгаа уулзахаар тохиролцсноо уцаар дахин баталгаажуулсан байна. Гэвч Кёнсон хотоос Тээгүү хот руу таксигаар зорчиход маш их мөнгө шаардлагатай байжээ. Сонхоо таксины үн хэд өндөр байна гэж үзэж зардлаа хэмнэхийн тулд Тээгүүр явах төлөвлөгөөгөө цуцласан байна. Тэр Кёнсон хотод үлдчихэ. Улмаар Уйтингийн найз Чонжэхуаны урилгаар орон сууцнд нь очиж архи ухаар болсон. Тэр орой уг орон сууцнд нийт 3 хүн байжээ. Тэнд Сонхоо болон байрны эзэн Чонжэхуанаас гадна өөр нэг эрэгтэй найз Кам Минсок байсан байна. Тэд дунд сургуулийн 1-р ангиасаа бие биенээ таньдаг байжээ. Тэдний нөхөрлөл 10 гаруй жил үргэлжилсэн байв. Ялангуяа дунд сургуульд нэг анги сурч байсан Сонхоо, Чонжэхуан хоёр маш дотн найзууд байсан байна. Тэд хожим өөр ахлах сургууль, их сургуульд элсэн орсон ч холбоо нь хизээж тасраагүй байжээ. Тэр орой эхний хэдэн цагт орон сууцны уур амьсгал, залуусын жирийн уулзалтаас ялгарах зүйлгүй байв. 3 найз зочны өрөөний шалан дээр сууж цогтууруулах ундаа ууж байжээ. Кам Минсогийн хожим дуурснаар тэд сөөжүү болон шар айргийн хооронд нь холив усан. Сонхоо найзуудаа сүүлийн үед хэрхэн ажил хайж байгаа болон ирээдүйд юу хийхээр төлөвлөж байгаагаа ярьжээ. Харин байрны эзэн Чонжэхуан харьцангуй дуу цөөтэй байв. Тэр ихэнх хугацаанд бусны яриаг сонсон суусан. Гэвч уусан архины хэмжээ нэмэгдэхийн хэрээр өрөөнд доторх уур амьсгал аажмаар хачин болж эхэлсэн байна. Кам Минсок хожим цагдаагийн мөрдөн шалгах ажиллагааны үеэр оройн 11 цагийн орчимд ядарч эхэлсэн гэж мэдүүлжээ. Маргааш нь хийх ажилтай байсан учраас тэр төрүүлж унтлахын өрөөнд орж амархаа шийдсэн байна. Кам Минсок зочны өрөөнөөс гарах үед Сонхоо болон Чонжэхуан хоёр буудан дээр сууж хоорондоо ярилцсан хэвээр байжээ. Тэр үед бүх зүйл хэвийн харагдаж байсан байна. Кам Минсок тухайн шүүнийг ийхүү дурсжээ. Би хэвтээ дудаагүй байхдаа унтчихсан. Дунд нь зочны өрөөнөөс хүмүүсийн ярьж байгаа чимээг бүдэг бадаг сонссон юм шиг санагддаг. Гэхдээ би удалгүй дахиад унтсан. Хожим мөрдөн шалгалтаар Кам Минсокийг унтлахын өрөөнд орсны дараа Сонхоо, Чонжэхуан хоёрын ярилцлагын сэдв өөрчлөгдсөн тогтоогджээ. Сонхоо Чонжэхуаны өнгөрсөнд болсон нэгэн явдлын талаар ярьсан байна. Тэр явдал нь Чонжэхуан өмнөх үерхлийнхэн үеэр хамтрагчдаа хүч хэрэглэж байсан тухай байжээ. Сонхоо найзынхаа хуваар түүнд зөвлөгөө өгч зан үйлээ засахыг хүссэн учраас энэ асуудлыг хүндсэн байж болзошгүй. Гэвч яг энэ сэдв нь зөрчил хурцдах гол шалтгаан болсон байна. Чонжэхуан өөрийнх нь өмнөх үерхлийн үеийн хүчирхийллийн талаар Сонхоог ярихыг сонсоод сэтгэл хөдлөлөө хянаж чадхаа болжээ. Тэр гинэд маш их ууралсан байна. Улмаар Сонхоог бие махбодын хувьд зодож эхэлжээ. Сонхоо угаасаа дүлгөөн цантай зөрчилдгөөс зайлсхийдэг хүн байсан. Тэр өөрөө ч гэмтсэн ч төвчгийг сонгодог байжээ. Тиймээс Чонжэхуан өөрлөнд дайрахад Сонхоо хүчтэй эсэргүүцэл үзүүлээгүй. Тэр Чонжэхуаныг үгээр тайвшруулахыг оролджээ. Гэвч энэ нь ямар ч үр дүн төрсөнгүй. Чонжэхуаны халлага улам ширүүлсэн байна. Удалгүй энэ нь жирийн түлхэлцэж ноцолдох хэмжээнээс аль хэдийн хэтэржээ. Сонхоо нөхцөл байдал бүрэн хяналтаас гарсныг ойлгосон. Тэр өөрийнх нь амнаас аюулгүй байдал занлхийлэл тулгарсныг мэдэрчээ. Тиймээс Сонхоо тэр орой Тээгүү хотод уулзахаар тохиролцсон найз руугаа тэр дайруу залгаж тусламж хүссэн байна. Гэвч тусламж хүссэн найзууд нь Тээгүүгээс Кёнсон хот руу ирэхэд тодорхой хугацаа шаардлагатай байлаа. Тээгүү хотод байсан найз нь уцаа авахд Сонхоо маш их ядарсан, амьсгаатсан хоолоогоор ярьж байжээ. Тэр уцаар тэр согтчихсон намайг тасралтгүй зодож байна. Маш хүчтэй зохиж байна. Хурдан ирээд надад туслаач гэж хэлсэн байна. Дуудлагын бүртгэлээс харахад Сонхоо энэ дуудлагыг өөрийн 3 цаг 39 минутад хийжээ. Уг дуудлага ойролцоогоор 47 секунд үргэлжилсэн. Эхэндээ Тээгүүд байсан найзууд нь үүнийг согтсон найзуудын хооронд гарсан
жирийн хэрүүл гэж боджээ. Нэг найз нь хожим ярьслага өгөхдөө эхэндээ бид түүнийг согтцохоод тоглож байна гэж бодсон. Учир нь өмнө нь ч иймэрхүү зүйл болж байсан. Тэр хаяа жаахан хэтрүүлж ярьдаг байсан хэмээн тайлбарлажээ. Гэсэн ч нөхцөл байдлыг шалгахын тулд найзууд нь видео дуудлага хийсэн байна. Ие сонхогийн нүүр дэлгэцэн ихэнх хэсгийг эзэж байв. Камерын өнцгөөс болж түүний ард байрлах орон сууцны зочны өрөөг хэсэгчлэн харах боломжтой байжээ. Өрөөнд доторх тавилгууд түлхэгдэн унсан эд зүйлс ч газар даяар тарсан харагджээ. Гэвч найзууд нь арын орчныг анзаарах зүгөөгүй байлаа. Тэдний хамгийн түрүүнд харсан зүйл нь ие сонхогийн нүүр байв. Түүний нүүр бүрэн хавдаж танихад бараг боломжгүй болсон байжээ. Үүнээс ч илүү ноцтой нь түүний нүүр бүхэлдээ улаан цусаар бүрхэгдсэн. Цус хацрыг нь даган доош урсаж байлаа. Видео дуудлагын үеэр ие сонхоо өргөжлөвлөн ярьж байсан байна. Найзууд нь түүний уруулын орчимд мөн цус гарч байгааг харжээ. Түүнийг ярих бүрд амнаас нь цус асгарч байв. Найзууд нь яг юу болсон талаар илүү дэлгэрэнгүй асуух гэж байтал дүрс гинэд хүчтэй савлж эхэлжээ. Хэн нэгэн гараа сунган ие сонхогийн гар дах утсыг хүчээр булаа авсан байна. Утсыг булаа авсан хүн нь Чон Жэхуан байжээ. Чон Жэхуан гар утасны камерыг өөрлөгөө харуулсан. Түүний амны эргэн тойрон мөн цусаар дүүрсэн байв. Тэр цус ие сонхогийг болох нь илэрхий харагдаж байжээ. Чон Жэхуан утасны камераар тээгүүд байсан найзууд руу ширтжээ. Түүний тэр үеийн нүүрний хувирал хаарц найзуудынх нь ой санамжинд өнөөдрийг хүртэл тод үлдсэн байна. Нэг найз нь хожим түүний харцыг ийхүү тайлбарлсан. Түүний харц нэг л биш байсан. Согтуу хүний манарсан харц биш. Харин ухаан мэдэрлээ бүрэн алдсан хүний харц шиг. Чон Жэхуан камер руу харж ямар ч логикгүй өнгөөр дараалан 2 асуулт асуужээ. Тэр эхлээд би царайлгүй гэж асуусан байна. Дараа нь би сайхан сэтгэлтэй юу гэж асуужээ. Чон Жэхуаныг ярьж байх үед бичлэгний цаанаас ие сонхогийн яолох болон тэмцэлдэг чимээ сонсогдож байв. Удалгүй видео дуудлага тасарсан. Тээгүү хотод байсан найзууд нөхцөл байдал маш ноцтой болсныг энэ үед бүрэн ойлгожээ. Тэд цаг алдалгүй машинаа асаасан. Улмаар Тээгүү хотоос Кёнсан хотод байрлах ууг орон сууц руу маш хурдтай хөдөлжээ. Найзууд нь машин жолоодож байхдаа ие сонхогийн нөхцөл байдлыг мэдхийн тулд түүний дугаар руу дахин залгасан байна. Олон удаа тасралтгүй залгасны эцэст утсыг нь хэн нэгэн авчээ. Гэвч нөгөө талд хинч юу ч хэлсэнгүй. Хэн нэгэн зөвхөн дуудлага авах товчийг дараад гар утсыг хажуудаа тавьчихсан мэт байв. Найзууд нь гар утасны чанга аригчаар дамжуулан орон сууцны зочны өрөөнд болж бүү чимээг л сонсож чаджээ. Энэ дуудлага ойролцоогоор 20 минут үргэлжилсэн байна. Найзууд нотлох байрамд хадгалж үлдэхийн тулд өөрсдийн гар утасны дуу хураагчийг асаажээ. Тэдний хадгалсан бичлэгээр ие сонхогийн хоолой маш тодорхой сонсогдсон байна. Түүний хоолой өвдөлт цөхрлөөр дүүрэн байжээ. Ие сонхоо би өвдөж байна, үнэхээр их өвдөж байна гэсэн үгийг дахин давтсан. Түүний өршөөл гуйсан хоолойны хажуугаар хүнд зүйлээр хүний биеийг цохих чимээ засралтгүй сонсогдож байжээ. Мөн Чон Жэхуан доромж хараалын үгсийг өргөжлүүлэн хэлж байсан байна. Тэр хараал хэлэх зураа ямар ч логикгүй. Би царайлгүй гэсэн асуултаа дахин давтаж байлаа. Дуудлагын сүүлийн хэсэгт ие сонхогийн хоолой аажмаар улам суларсан байна. Эцэст нь түүний хоолой бүр мөсөн сонсогдохоо болжээ. Утасны цаан зөвхөн Чон Жэхуаны хүнд амьсгалах чимээ болон өрөөнд дотор наасаа шалгах чимээл байсан. Цагдаагийн хожмын мөрдөн шалгалт болон хяналтын камерын бичлэгийн шинжилгээгээр энэ хугацаанд Чон Жэхуан бүх хувцас тайлсан тогтоогджээ. Халдлагын үеэр цус үсэрсэн учраас түүний биеийн гадаргуу бүхэлдээ цуснд будагдсан. Чон Жэхуан орон сууцнаас гарч гадаах гудамжинд очсон байна. Ингээд бид бичлэгийн ихэнд өгүүлсэн цуснд будагдсан нүцгэн эрэхтэй гудамжаар тэнүүчилж байсан дүр зурагтай дахин холбогдож байгаа юм. Орон нутгийн цагдаа нар энэ үед дэлгүүрийн ажилтны өгсөн дуудлагыг аль хэдийн хүлээн авсан байлаа. Дэлгүүрийн ажилтан бүх биеэрээ шивэстэй цуснд будагдсан нүцгэн эрэхтэй гудамжаар явж байна гэж мэдээлсэн байв. Цагдаа нар газар дээр үлдсэн цусны мөрийг даган нүцгэн эрэхтэйг хайж байжээ. Яг энэ үед Тээгүү хотоос хөдөлсөн найзуудын машин Кёнсан хотод байрлах ууг
орон сууцны доор ирсэн байна. Тээгүү хотоос өөрийн 4 цаг 3 минутын орчинд хөдөлжээ. Харин орон сууцны доор 4 цаг 39 минутад хүрсэн байна. Тэд нийт ойролцоогоор 36 минут зарцуулсан байдаг. Найзууд машинаасаа яаран бууж орон сууцны барилгын 1-р давхрын орц руу гүйсэн. Орцонд газар дээр улаан өнгийн олон мөр байгааг харжээ. Тэдгээр нь цус болсон хөлийн мөрүүд байв. Цустай хөлийн мөр орон сууцны гаднах гудамжнаас эхлэн барилгын дотор хүртэл үргэлжилсэн байжээ. Нэг найз нь хожим энэ талаар ийхүү дурсан байна. Биднийг машинаас буусан газраас эхлээд л газар цусны мөр байсан. Эхэндээ би түүнийг хаа нэгтээ гэмтэж цус гарсан юм болов уу гэж бодсон. Гэвч цааш явах тусам цус улам их болж байсан. Тэр үед л ямар нэгэн зүйл маш буруу болсныг ойлгосон. Цустай хөлийн мөр 1-р давхраас эхлэн цахилгаан шатны дотор хүртэл үргэлжилсэн байв. Дараа нь цахилгаан шатнаас гарч хэрэг гарсан орон сууц байрлах давхрын хонгил хүртэл үргэлжилжээ. Цагдаагийн хожмын хэргийн газрын үзлэгийн тайланд орон сууцны барилгын гаднаас хэрэг гарсан айлын хаалга хүртэлх бүх замд цусны мөр тасралтгүй үргэлжилсэн гэж тэмдэглэсэн байна. Энэ нь Чон Жихуан орон сууцнаас гарах үед түүний биед цус үлдсэн хэвээр байсныг харуулж байжээ. Найзууд цустай хөлийн мөрийг даган гэмт хэрэг болсон байранд хүрсэн байна. Тэд хаалгыг маш хүчтэй нүдэж дотор байгаа хүмүүсийг чангаар дууджээ. Гэвч хаалганы цаанаас ямар ч хариу өгсөнгүй. Нөхцөл байдал маш яаралтай байсан учраас тэд мэрэгжлийн хүн ирж хаалга онгойлгохыг хүлээгээгүй байна. Найзууд өөрсдийн биеийн хүч болон ойр орчинд байсан хатуу эд зүйлсийг ашиглан нууц кодтай түгжээг хүчээр эвдэжээ. Хаалганы түгжээ эвдэрч хаалга түлхэгдэн нээгдэх тэр мөчөд найзууд үгээр илэрхийлэхийн аргагүй аимшигт дүр зургийг харсан. Орон сууцны шалан дээр маш их хэмжээний цус тогтсон байв. Зочны өрөөний яг голд ий сонхоо газар өвтөж байжээ. Түүний нүүр нэг тал руугаа харсан байв. Хоёр нүд нь анаастай байсан бөгөөд уруул болон нүдний ухархай орчимд олон шарх үлдсэн. Хэргийн газарт хүрсэн даруйд найзууд ий сонхороо түхэж очсон байна. Тэд түүний амьд хэсгийг шалгажээ. Гэвч тэр үед ий сонхогийн судасны цохилт аль хэдийн мэдрэгдэхгүй болсон байв. Түүний цээж мөн амьсгалахад дээш доош хөдөлж байсангүй. Ий сонхогийн биеэс хагас метр хүрэхгүй зайд газар дээр хоёр утгыг зэрэгцүүлэн тавьсан байжээ. Эдгээр нь хоёулаа галт тоогоонд ашигладаг утга байлаа. Нэг нь хятад загварын өргөн эртээ махны утга байсан байна. Нөгөө нь баруун загварын утга байжээ. Хоёр хутганы эр болон бариулт нь бүхэлдээ цус болсон. Асар их сэтгэл зүйн чочролд орсон найзууд тэр орой уг орон сууцанд 3 дахь хүн байсныг гинэд сансан байна. Тэр хүн бол Кам Минсок байжээ. Найзууд орон сууцны бусад өрөөнүүдээр тэр даруй хайж эхэлсэн. Тэд нэг унтлагын өрөөнөөс Кам Минсокийг олжээ. Кам Минсок тухайн үед ухаан санаа нь бүрэн биш байдалтай байв. Найзууд хаалгыг эвдэн орж ирсний дараа л тэр сэрсэн. Түүний биеийн байдал мөн маш хүнд байжээ. Хожмын эмнэлгийн үзлэгийн бүртгэл болон Кам Минсогийн өөрийн ярьснаар хэн нэгэн орж ирсэн дараа нь гэрэл алсан гэж санаж байна. Би тэднийг харсан. Гэхдээ би хөдөлж чадахгүй байсан. Миний бүх бие өвдөж байсан гэжээ. Эмнэлгийн үзлэгийн бүртгэл Кам Минсогийн далны ясны орчимд арьсан доорх их хэмжээний цус алдалтаас үүссэн хөхрөлт байсан гэж тэмдэглэсэн байна. Хөх нийл ягаан өнгийн цус хуралд түүний баруун мөрийг бүхэлдэн болон цээжний нэг хэсгийг бүрхсэн байжээ. Мөн арьсны гадаргуу дээр нь хүчтэй базаж татснаас үүссэн олон тооны урт зураас хэлбэрийн шалбархай харагдаж байна. Үүнээс гадна Кам Минсогийн игэмний ойролцоо болон мөрний хэсэгт 3-аас 4 хүн шарах байв. Эдгээр нь маш хүчтэй хадснаас үүссэн булчингийн эдийн хонхоолт урагдал байжээ. Хазуулсан шархнууд нум хэлбэртэй байсан байна. Тэдгээрийн гүн нь ойролцоогоор 1-ээс 2 см хүрчээ. Зарим шарх нь булчингийн давхар хүртэл нэвтэрсэн. Кам Минсогийн дээд болон доод уруул хоёулаа урагдсан байжээ. Дээд уруулын урагдал 2 см урттай байсан байна. Харин доод уруулын урагдал 1.5 см урттай байжээ. Шархны ирмэгүүд жигд бус байсан бөгөөд гадны хүчээр урагдсан шинж тэмдэгтэй байв. Үүнээс гадна түүний зүүн гуйны булчин гэмтсэн учраас зүүн хөлөө хэвийн хөдөлгөж чадахгүй болсон. Эмнэлгийн үзлэгээр зүүн гуйны гадна талд нийт
3 хазуулсан шарх байсныг тогтоожээ. Тэдгээрээс хамгийн гүн шарх нь ясны гадаргуу хүртэл нэвтэрсэн байв. Кам Минсогийн биед үлдсэн гэмтлүүдээс үзэхэд Чон Жэхуан түүнийг ий сонхог зодохоосоо өмнө эсвэл ий сонхоотой зэрэгцүүлэн мөн халдсан бололтой. Кам Минсог согтруулах хундаа хэтрүүлэн хэрэгэлсэн эсвэл толгойтой хүчтэй зохиулсны улмаас халдлагын явцыг сайн санахгүй байсан байж болзошгүй. Тэр зөвхөн мөрнөөс нь хазах үед маш их өвдснөө санаж байжээ. Ий сонхоо нас барж Кам Минсог хүнд гэмтсэн байдалтай байгааг харсан найзууд цөхрөн юу хийхээ мэдэхгүй байлаа. Яг энэ үед орон сууцны үүдний хаалганы зүгээс хөлийн чимээ сонсогдсон байна. Гудамжаар 1 цаг орчим тэнүүжилсэн нүцгэн эрэхтэй хэргийн газарт өөрийн биеэр буцаж иржээ. Тэр хүн бол байрны эзэн Чон Жэхуан байв. Найзууд өөрсдийнх нь найзын амийг хөнөөсөн хүн буцаж ирснийг хараад шууд босжээ. Тэд Чон Жэхуанаас яагаад ийм зүйл хийсэн болон яг юу болсон талаар асуусан байна. Гэвч Чон Жэхуан ямар ч хариулт өгсөнгүй. Найзуудынх нь хожим дурдсанаар Чон Жэхуаны бүх бие цуснд будагдсан байжээ. Тэр нэг газраа хөлөөнгө зогсож эргэн тойрноо удаанаар харсан байна. Дараа нь Чон Жэхуан "Миний машины арын дэшинд 20 сая вон бэлэн мөнгө байгаа. Энэ байран дотор үнэтэй бугуун цаг бий. Тэр цаг болон бэлэн мөнгийг зэгцэлж аваад миний ээжд өгөөч" гэж хэлсэн байна. Үүнийг сонссон хоёр найз сэтгэл хөдлөлөө цаашид барьж чадсангүй. Тэд урагш дайран нүцгэн байсан Чон Жэхуантай хүчтэй зодтолсон байна. Чон Жэхуаны бие бүхэлдээ цус болсон учраас байрш тогтооход маш хэцүү байсан. Найзууд ихээхэн хүч гаргасны эцэст түүнийг газар дарж унгаажээ. Яг энэ үед орон сууцны барилгын гаднаас цагдаагийн машины дохиолын чимээ сонсогдов. Цагдаа нар Чон Жэхуаны өнгөрсөн түүхийг шалгах үед тэр өмнө нь хүчирхийлэл үйлдэх тогтмол хандлагатай хүн байсан нь илэрсэн байна. Цагдаагийн мэдээллийн санд Чон Жэхуан үерхлийн харилцааны үеэр хамтрагчдаа хүч хэрэглэснийхаа төлөө өмнө нь хуулийн шийтгэл хүлээж байсан бүртгэл байжээ. Түүнд албатан гэр бүлийн хүчирхийллийн эсрэг сургалтанд хамрагдах шийтгэл ногдуулж байсан. Мөн тодорхой хугацаанд дахин ийм зан үйл гарахгүй байх баталгаа гаргахыг шаардсан байв. Чон Жэхуаны нэгэн танил хэвлэлд ярьслага өгөхдөө түүний зан чанарыг дэлгэрэнгүй тайлбарласан. Тэр Чон Жэхуаныг сул дорой хүнийг дээрлэхдэг мөртлөө хүчтэй хүнээс айдаг хүн гэж тодорхойлжээ. Уг танилын ярьснаар хэрэг гарахаас ойролцоогоор 3 сарын өмнө буюу 2026 оны 4-р сарын орчимд Чон Жэхуан түүн рүү залгасан байна. Тэр танилаа орон сууцндаа ирж хамт архи уухыг хүрчээ. Чон Жэхуан тодорхой хэмжээний архи уусны дараа зан авир нь ямар ч анхааралгүйгээр гинэт өөрчлөгддөг байжээ. Танил нь тухайн шөнийн талаар ингэж ярьсан. Тэр удаач мөн адил бид архи уугаад сууж байтал тэр гинэт өөрчлөгдсөн. Ямар ч гадны өдөөлт байгаагүй. Бид хоорондоо хэрэлдээгүй. Гэтэл тэр ширээн дээр байсан архины шил болон шилэн хундгыг аваад газар маш хүчтэй шидэн хагалсан. Шилний хилтерхийнүүд хаасайгүй үсэрсэн гэж ярьжээ. Дараа нь Чон Жэхуан газар байсан шилний нэг хилтерхийг авчээ. Танилынх нь ярьснаар Чон Жэхуан шилний хилтерхийг гартаа барин түүний нүрэнд аажмаар ойрцсон байна. Дараа нь өөрийг нь дээрлэхэд амархан хүн шиг харагдаж байна уу гэж сүрдүүлсэн өнгөөр асуужээ. Танил нь тухайн үед маш их айсан. Гэвч тэр Чон Жэхуаны зан чанарын сул талыг сайн мэддэг байсан. Тиймээс айж байгаагаа огт харуулахгүй хатуу ширүүн өнгөөр Чон Жэхуаныг чангаар зангисан. Тэр "Маргаашнаас эхлээд чи дахиад ингүүл би чамтай хизээч уулзахгүй" гэж хэлжээ. Гайхалтай нь өөрөөс нь айхгүй хүчтэй эсэргүүцэл үзүүлсэн хүнтэй тулгархад Чон Жэхуан дахин халдаагүй байна. Харин Чон Жэхуан газар сууж уйлж эхэлжээ. Чон Жэхуаныг мэддэг бусад найзууд ч энэ байдлыг баталсан байна. Тэдний хэлснээр Чон Жэхуан эрүүл үедээ хэвэн хүн шиг харагддаг. Гэвч архи уусныхаа дараа өөрийн үйлчлийг хянах чадвараа алддаг байсан байна. Чон Жэхуаныг цагдаагийн хэлтэст авчирсны дараа байцаалт хариуцсан цагдаа нар түүнээс олон асуулт асуужээ. Тэд яагаад ий сонхоог ийм хэрцгийгээр хөнөөсөн талаар тайлбарлахыг шаардсан байна. Мөн хэрэг гарсан орон сууцнд яг юу болсон талаар асуужээ. Гэвч эдгээр асуултанд Чон Жэхуан үргэлж ижил хариулт өгч байна. Тэр "Би хэтэрхий их архи уусан, юу болсныг санахгүй байна. Өөрөө юу хийснээ ч мэдэхгүй" гэж дахин хэлжээ.
Чон Жэхуан арх уусны улмаас ой санамжинд тасарсан гэдгийг шалтгаан болгон ашиглахыг оролцсон байна. Тэр гэмт хэргийн сэтэл болон үйлдэлийн явцын талаар мэдээлэл өгөхөөс сатгалцжээ. Түүний хэлсэн зүйл үнэн эсхийг шалгахын тулд цагдаа нар Чон Жэхуаны шээсний дээжийг авсан. Тэд хэрэг гарахаас өмнө түүнийг хүний ухамсарт нөлөөлөх боломжтой хориглосон химийн бодис мансууруулах төрлийн зүйл хэрэгэлсэн эсхийг шинжилжээ. Шинжилгээний хариу сөрөг гарсан байна. Ингэснээр Чон Жэхуан мансууруулах бодисын нөлөөгөөр хий зүйл харсан эсвэл ухамсарын хэвийн бус байдалд орсон байх боломжийг өгөөсгөө. Шүүх хэмэлгийн шинжээчид Ий Сонхогийн цогцост урьдчилсан өрслөг хийсэн. Мөн цагдаа нар хэргийн газрыг цаашид наривчлан шалгажээ. Үүний үр дүнд Чон Жэхуан гэмт хэргийг хэрхэн үйлдсэн талаарх дүр зураг илүү дэлгэрэнгүй сэргээн тогтоогдсон байна. Ий Сонхогийн цогцост маш олон гэмтлийн мөр илэрчээ. Түүний нүүр болон биеийн олон хэсэгт Чон Жэхуан шүдээрээ хүчтэй хазаж татснаас үүдсэн булчингийн урагдал байсан. Гэхдээ хамгийн өвхөлт хүргэсэн гэмтлүүд нь хутганы шархнууд байжээ. Чон Жэхуан галтогооны 2 утгыг ашиглан Ий Сонхогийн бие рүү хэдэн 10 удаа дараалан хутгалсан байна. Шүүх хэмэлгийн тайланд Ий Сонхогийн биег 30-аас олон хутганы шарх байсан гэж тэмдэглэжээ. Ий Сонхо цээжин тус газраа олон удаа хутгалуулжээ. Хутганы шархнууд түүний зүрх болон уушгийг цоолсон байна. Үүний улмаас тэр маш их хэмжээний цус алдаж, цус алдалтын шоконд орон нас баржээ. Гэвч хохирогчийн гэр бүлийнхэн хүлээн зөвшөөрөхөд хамгийн хэцүү байсан зүйл нь цогцсын зарим онцгой хэсэгт байсан шархнууд байв. Гэр бүлийнхэн Ий Сонхогийн цогцыг харсны дараа түүний хүзүү, бугуун үе болон шагаан үений орчимд гүн бөгөөд тэгшгэн цусагдсан шархнууд байсан гэж мэдэгдсэн байна. Эдгээр онцгой шархнаас гадна хохирогчийн гэр бүлийнхэн хэргийн газрын зочны өрөөнөөс хэд хэдэн цэцэгтэй зүйл олов. Ий Сонхогийн цогцны хажууд хэд хэдэн маш том уут тавьсан байжээ. Эдгээр уутны хэмжээ жирийн айл өрхийн өдөр тутмын хог хийхэд ашигладаг уутнаас хавьгүй том байсан байна. Уут тус бүр ойролцоогоор 80 см урттай байжээ. Өргөн нь ойролцоогоор 50 см байсан байна. Ий Сонхогийн биед байсан цусагдсан шархнууд болон хэргийн газарт байсан том уутнуудад үндэслэн хохирогчийн гэр бүлийнхэн цагдаад маш ноцтой таамаг төвшүүлжээ. Тэдний үзэж байгаагаар Чон Жэхуан Ий Сонхог нас барсны дараач үйлдэлээ зогсоогоогүй байж болзошгүй. Хохирогчийн гэр бүлийнхэн Чон Жэхуан Ий Сонхогийн үе мөчийг хутгаар таслахыг оролцсон гэж үзжээ. Түүний зорилго нь цогцыг жижиг хэсгүүдэд хуваах байсан гэж тэд сэжиглсэн байна. Харин хэргийн газарт байсан том уутнууд нь хуваасан цогцын хэсгүүдийг хийх зорилттой байсан гэж хохирогчийн гэр бүлийнхэн үзсэн. Тэдний бодлоор Чон Жэхуан цогцыг мөчлөх явцдаа хүний яс өөрийнх нь төсөөснөөс илүү хатуу болохыг ойлгосон байж болзошгүй. Эсвэл хит их хүч зарцуулж ядарсан учраас цогцыг мөчлөх үйлдэлээ эцэст нь орхисон байж магадгүй гэж үзсэн байна. Үүний дараа түүний бүх бие цус болсон учраас хувцас тайлж хэргийн газараас гарсан гэж хохирогчийн гэр бүлийнхэн таамаглажээ. Иймээс хохирогчийн гэр бүлийнхэн цагдаагийн байгууллагад нэмэлт хууль зүйн баримт бичиг хүргүүлсэн. Тэд хүнийг санаатаа алах гэмт хэргийн дээр Чон Жэхуанд цогцыг гэмтээсэн гэмт хэрэг гэсэн нэмэлт ял ногдуулахыг шаарджээ. Харин цагдаа нар хугацаа болон биеийн хүчний зарцуулалтын талаас нь дүгнэхэд Чон Жэхуанд цогцыг бодитоор мөчлөх хангалттай хугацаа байгаагүй гэж мэдэгдсэн. Ий Сонхогийн хүзүү болон үе мөчний орчинд байсан гүн шархны тухайд цагдаа нар урьдчилсан дүгнэлтээ өгчээ. Тэд эдгээр шархыг Ий Сонхо нас барсны дараа зориудаар цогцыг гэмтээх үед үүссэн биш, харин халдлагын явцад үүссэн байж болцгүй гэж үзсэн байна. Гэсэн хэдий цагдаа нар хохирогчийн гэр бүлийн тавьсан цогцыг гэмтээсэн гэмт хэргийн гомдлыг үл томсорлоогүй. Тэд хууль заасан журмын дагуу уг асуудлыг тусад нь хэрэг бүртгэлнээ наривчлан шалгана гэж амласан байна. Их мэдээлэл тэмдэглэснээр 7 дугаар сарын 16-нд Кёнсан мужийн цагдаагийн газар уг 24 настай эрэгтэй нүүрний гэрэл зураг, жинхэнэ нэр болон насыг албан ёсны цахим хуудасаараа дамжуулан нийтэд зарласан. Чон Жэхуанд бүгд найрамдах Солонгос улсын шүүхийн тогтолцооны хатуу шийтгэлтэй тулгарх болжээ. Солонгос улсын эрүүгийн хуулийн дагуу хүнийг санаатаа алах гэмт хэрэгт ногдуулж болох хамгийн хүнд ял нь цаазаар авах эсвэл бүх насаар нь хорих ял юм.
Энэ хэргийн онцгой хэрцгий байдал болон нийгэмд үзүүлсэн нөлөөг харгалзан прокурорын байгууллагаас хүнд ял шаардах төлөвтэй байна. Гэхдээ прокурорын байгууллага Чонжэ Хуаны согтуугаас болж юу ч санахгүй байна гэсэн хамгаалтын стратегийг няцаах шаардлагатай болно. Хуулийн мэрэгжилтнүүдийн тайлбарснаар шүүгдэгчийн тал согтуурсны улмаас эрүүгийн хариуцлага хүлээх чадвар нь буурсан гэж маргаж болзошгүй. Гэхдээ Солонгосын шүүхийн өмнөх шийдвэрээс харахад согтуу үедээ хүн амны хэрэг үлдсэн хүнийг эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай байсан гэж үзэх боломжтой байна. Хохирогч Ий Сан-хогийн гэр бүлийнхэн өмгөөлөгч хүсэлжээ. Тэд шүүх ажиллагааны үеэр иргэний журмаар хохирол нөхөн төлөвлөх шаардлага тавихаар бэлтгэж байгаа. Хохирогчийн гэр бүлийн өмгөөлөгчийн мэдээлснээр тэд ойролцоогоор 500 сая вон нөхөн төлбөр нэхэмжилжээ. Нэг орой олон жилийн нөхөрлөл, арх, хяналтаа алдсан уур хилэн болон өмнө нь анхааруулж байсан хүчирхийллийн зан авир нийлж нэг залуугийн амийг авч утсан юм. Харин амьд үлдсэн хүмүүсийн хувьд тэр шөнийн утасны дуудлага, дэлгэцээр харсан дүр зураг болон орон сууцны хаалганы цаанаас олдсон зүйл нь насан туршдаа мартагдахгүй дурсамж болон үлджээ. Өнөөдрийн хэргийг энэ түргээ дүндэрлэе. Дараагийн дугаараар дахин уулзцгаая. Баярлалаа.